Цагаанчлууд багийн ажлын алба Орхон аймгийн Сэсэг дарга Зоригт Баяр даргын гаргасан санаачлаг уриалгыг бас дэмжиж багийн шинжлэлийн баярын арга хэмжээг бол зохион байгуулахгүйгээр за нийт одоо айл өрх иргэдэд бас хүлээн өрс хүнсний дэмжлэг үзүүлэх аяныг 20 хоногийн хугацаанд зохион байгуулад өнөөдөр бас тарааж эхэлж байна. За энд маань бол Цагаанчлууд багт үйл ажиллагаа явуулж байгаа 20 аж ахуйн нэгж байгууллага оролцлоо. За Цагаанчлууд багийн ажлын алба бас шинжлэлийн баяраа тэмдэглэх одоо мөнгөө бас энд хандуулж ингэж энэ аяныг бол эхлүүлээд өнөөдөр одоо 20 өрхөд 100 мянган төгрөгийн хүнсний багц тус бүр за 52 өрхөд төлөөний өрсний дэмжлэгийг бас үзүүлээд явж байна. Тэгээд Сэсэг даргын санаачлагаар зохион байгуулж байгаа бүх хайраа гэр бүлдээ одоо уриалгын хүрээнд айл өрхөд бас гэр бүлдээ шинжлэхийн арга хэмжээг зохион байгуулад дулаан байх зорилгоор энэ аяныг эхлүүлж өнөөдөр ингээд айл өрхөдтэй төлөөний өрс болоод хүнсний дэмжлэгийг хүргэж байна. Нийт 70 өрхөд одоо төлөөний өрс хүнсний дэмжлэгийг үзүүллээ.